За бидний зөвхөн монголчууд төсөл маань өнөөдөр орхон суманд ингээд ажиллаж байна. За орхон сумын уугуул одоо амгалан ахтайгаа ингээд ярилцахад одоо бэлэн болоод байна. Тэгээд газар тариалангийн аж ахуй эрхэлдэг. За ингээд маш их аж ахуй чим хөдөлмөрч хүнтэй болоод ярьж байгаа их таатай байна. За та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу? Би Сэлэнгийн аймгийн орхон сумын уугуул одоо орхон сумд одоо 50 жил амьдарч байна да. Тэгээд орхон сумын бидний бүх амьдралын гараа ихсэн. Манай орхон сум бол том сангийн аж ахуй байсан. Үрдэрийн 7 баргаад хадлангийн нэг сал ингээд 8 баргаадтай байдаг байлаа. Би 78 онд 78 биш. Энэ цагаанлын темсийг анх төгсөж ирээл орхон сангийн аж ахуй трактор машинаар төгсөж иржсэн. Тэгээ хадлангийн салан дээр 10 хэдэн жил дугуй трактор бариад тэгээ өдөр аж ахуйг ерөөсөө багасаал мэднэ л дээ ерөөсөө хадлан одоо дүр төрийн амираа бүхэл юм хийгээгүй ч юм баг байхгүй. Тэгээд сүүлийн хэдэн жилд сангийн аж ахуйн даргын тариг барьсан. Манай энэ сангийн аж ахуйн дарга Алчаагийн амжаа гэж хүн байдаг гэсэн. Тэр амжаа дарахтаа би олон жил тэр хүний дагж тэр хүний шолооч хийж явдаг гэсэн. Тэр хүн бол орхон сангийн аж ахуй гэсэн. Үнэхээр мундаг тийм зарчимч шудраг. Тэр хүнээс их юм сурсан би. Тэгээд өглөө гараад энэ хэдэн баргаад өдөө тойрол энэ орхон сангийн аж ахуй саяны бидний очижсэн бэлэнлээ гэдэг том тасагтай. Тэгээд нэг мангитын баргаад одоо бидний зогсож байгаа. Тийм хоёр том баргаад байдаг байлаа. Нэгэнд энэ өтөрм бэлэнлээ тэр авийнхын юу будаан тэр бэлэнлээ өтөрм дээр энэ хавийн бодлоос буусан бодоо энэ мангитын өтөрм дээр буугаад энэчээс хэвлэгдээд энэчээс улсад ачдаг. Ачаалаа тэрвэрлэгддэг байсан юм шүү дээ. Тийм том хоёр том өтөрмтэй тэрний нэг өтөрмүүд нь мангитын баргаад. За би тэгээд явж байгаад зах зээл шилжээд амжаа дарга маань бас компаниуд чинь өмчлөлөөр авчигдаад би өөрөө хоёроо явж байгаад 97 онд энэ хасуулаг гэж компани нээгээд тэгээд тариа тавьж ирсэн. Гэхдээ тэр үедээ бол бага ганц 200 гаад тариа тэгээд жоох явсараад өргөжүүлээд тэгээд энэ мангитын баргадыг дээрс газар авч одоогоос 37 жилийн өмнө би яг энэ мангит дээр хадлагийн баргад байдаг гэсэн. Тэгээд энэ уртлын аманд хадлан дээр байж байгаа. Тэгэхэд оюутнууд ирдэг байлаа. Тэгээд манай гэр бүлийн хүмүүс чинь дархны техник компани одоо эмнэлгийн совлогчийн мэргэжлийн техник компани оюутнуудын чи ирж намрын ажил хийгээд. Одоо 37 жил яг урт юм явах чинь би. Тэгээд анх энэ мангитд би их нэртэйг анх танилцчих. Тэгээд 82 онд миний анхны хүү охин гарч. Тэгээд тэрнээс хойш 5 хүүхэдтэй нэг бага охин маань одоо орны сумын эмнэлгийн эхлэгч хийж байгаа. Мөнхцөл харин манай одоо энэ сая төслийн багийнхан чинь эмнэлэг сургууль цэцэрлэгүүдээр ингээд бас ингээд явсан байхгүй юу? Тэгэхэд бол мөнхцөлтэй таарсан л да мөнхцөл эхлэгчтэй. За. Тэгээд том нь англи хэлний багш. Тэгээд тэр гөрж ажиллахгүй оюутлахад ажилладаг. Отгон хүмүүс маань хэдэн жил сургуулиуд төгссөн, хүмүүлэг төгссөн, авгаа авсан, хормоо хийсэн. Тэгээ одоо ингээд эргээд бодоход 37 жилийн өмнө чинээс Викторийн амьдрал анх эхэлжсэн. Тэгээд 5 хүүхэдтэй. Одоо тэгээд бүх амьдрал одоо энэ мэлэл явж шít. Төсөлд бас ахаал мангартад дуусах юм шиг бодож байна одоо. Ирэх жил ерөнхийдөө одоо сумын 60 жилийн явуулах юм байлаа шүү дээ, тий. Тэгэхээр бол бараг тал хувийнх нь одоо амьдрал бол та нарын одоо амьдралтай бол ерөөсө сашгүй холбоотой юм түүхийг бас ингээд цуг бүтээлцэн улс байгаа шүү дээ, тийм ээ. Тийм тэгэхээр одоо энэ тэгээд дээрээс нь гэх юм бол бас ингээд орхон сумын бас нэг онцлог маань юу гэхээр энэ хүүхэд залуучууд одоо яг энэ сум орон нутагтаа ингээд өссөн хүүхдүүд маань өөрөө бол буцаж хурж ирээд тийм ээ бас ингээд нийгэмд ингээд байрших одоо үзэгдлүүд бол нэлээ их ингээд байна гэж харагдаж байна л да. Одоо нэг ялангуяа одоо бас тийм ээ тэрний тод жишээ нь бол танаа охин биш шүү дээ тийм ээ одоо ингээд буцаж хурж ирээд ингээд ажилласан залуу хүүхэд бид нар бас одоо тийм би бас айгүйх гайхаад бас ингээд анхаар аюу яжсэн асууж ирсэн байхгүй юу. Тэгэхээр таны бодлого ер нь та тэр шийдвэр гаргахад ямар нөлөөлөл хэн үзүүлсэн бэ? Би одоо өөрөө багада хэцүү янз бүрийн амьдрал туулсан хүн. Тэгээд өдөө өссөн. Тэгээд манай хүүхдүүд чинь бүгдээрээ сургууль соёл төгсөд дандаа л хот. Ерөөсөө энэ орон нутгаар ер нь битгэхгүй бүгдээр л хот явах тийм бодолтой байгаа байхгүй. Тэгээд энэ охиныгоо би төгсөнгүүт нь ерөөсөө шууд шийдэхгүй одоо нэгэн ч гэсэн орон нутагтай байх хэрэгтэй. Чи одоо сургуулаа төгссөн бол орхон сумынхаа ард тэгээд орон нутгийн хүмүүс одоо дэмжил
энэ одоо ажилд орж игээд одоо энэ хүүхдээ би архунд ажилд оруулсан одоо хэдэн жил болж байна. Тэгээ одоо бас бодоод байна. Залуу хүний хитрхи бас юу байлгаад зэвэрлээд байгаа юм болоо гэж бодох юм. Би одоо өөрөө тэгээд цаашаа яаж явах өөрөө ямар ч хэсэг эхлэлтийг ингээд тавьсан. Нэг нэг ч гэсэн охин мөтгтаа өндөрсөн газар бас байхад бас гоё шүү дээ. Тэрэл хот мотор бараад явчихаар бас яаж ч утсан мас эйгүү байгаа байхгүй тийм. Та ч одоо ингээд хараад ахны бол бас ингээд нэлээд юм аж ахуйч тийм одоо их л одоо юу гэнтэй ингээд таны аж ахуйг ингээд харахад ч юм бол маш цэвэрхэн ямбай одоо ийм газар байгаа байхгүй юу. Тэгээ хүүхдүүдээ ч гэсэн айгуу сайхан боловсруулсан бас орон нутгтаа одоо юу гэнтэй ингээд орон нутгийнхаа иргэдийн төлөө бас ингээд ажиллах тийм сэтгэл хөдлөмрөөр ингээд одоо хүмүүжүүлж штэ. Тэгэхээр одоо энэ нөлөөллийг ер нь та хаанаас олж авсан бэ? Миний бага насны бүхэл амьдралтай холбоотой гэж боддгийг. Би бол багада бас хэцүү амьдралд тулсан. Ятуцуудын амьдралыг социализм үед хэцүү шүү дээ. Тэгээ би бэрээд болсон. Яг зүгээр би ихээс бол 8 л өөрөө. Тэгээ би жоохондоо харны ялахаараа 1-2 сартайгаа өргүүлсэн. Тэгээ өдөө тэгээд одоо нэг хөгшин дээр ингээд өссөн. Тэгээд орхонд л би мэдээ олсноос орхонд өсөж өдөө хэрэгтэй явж байгаа. Тэгээд миний өөрийн тал гэх юм бол манай аав чинь дипломат хүн байсан. Монгол улсыг нүүбэд хэлсүүлсэн 4 хүн байдгийг. Тэрний нэг нь очирын дамжин дээр үстэй дипломатч. Тийм хүн одоо миний өөрийн талын хүн бол дандаа хотод байдаг. Дандаа хатуунаа бүгд хотод. Тэднээсээ бүр Багдад үргэлжлүүлж учраас хол хөндөө өссөн. Тэгээ яг зүгээр би хүнд үргэлжлснээрээ тэгж нэг тийм яадгүй. Сайхан ингээд байгаль хэвтэх явах сайхан ингээд газрын шимиг хүртээд ингээд явж байгаа бас баяртай явдаг. Тэгээ энэ жил бас газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад бас өндөрлөлтийн юмнууд байсан. Сүүлийн жилүүд бас төрөөсч анхаарч байна. Мал энэ тариалан хоёр хоорондоо зохицолдохгүй айгүй зовлонтой. Үнээрээ тийштэй бас нэг энэ засгийн газрын бодлогоор бол бас нэг энэ газар тариалангийн газруудыг бас хашаажуулах нэг одоо тий хөтөлбөр үйл ажиллагаа явуулаад байгаа юм билээ шүү дээ. Энэ засгийн газар гараас Монгол улсын Австралийн бүс Сэлэн аймгийн Австралийн бүс болгоод ингээд зарчлаа шүү дээ. Тэр чинь бол маш нүдэ болсон, маш зөв шийдвэр болсон. Тэрний түрүүн Австралийн хууль гэж цагаан хууль гараад тэгээд бас малчт нь тэр хууль нөгөө малын хүний тарианд оруулаад торгуулж байгаа өндөр байсан. Тэгээд Монгол хүн чинь хууль чанга уйлж байгаа өөр гэдэг юм биш чихэн зөөлөн байдаг юм. Тэгээд тэр хууль нь нэг мал тарианд ороход өндөр байсан ч гэсэн за тарианд нь малаа оруулах юм бол өндөр торгуултай гэж одоо өглөө малаа гараас нь хардаг байсан байхгүй. Тэгсэн сүүл рүүгээ нөгөө тиймс гоё хоол хэрэгжээд аюулын айтайхан гоё малчиж гэсэн аюулаа өөр болоод явж итэл зөвшлийн хууль гэдэг юм гараад нөгөө хуулийн чинь бүр байхгүй болсон. Тэгээ одоо бас л хэцүү нөгөө малчтайгаа бас л зовлонтой хэрэлттэй байсан чинь сая Монгол Улсын засгийн газраас дэжгүй ямаас ингээд хашаажуулах хөтөлбөр гэдэг явсан. Тэр хашаажуулах хөтөлбөрөнд малаас хамгаалахтай гол биш миний ойлгосноор одоо энэ манай Монголд байж байгаа малын тоо бол бүр хэд дахин өссөн. Тэгээ газрын хөрс нь бүр малын хөлдөө ингээд ягаад бүр ингээд хөс хэлсний нүүдэл бол цөл цөлжид өгч байгаа байхгүй юу. Тэгээ тэр хашаа баригдсанараа давхар ойн зурус бий болгоод хөрсийг хамгаалж эхлэх юм ба давхар бодлоготой явж байгаа юм билээ. Тэр айгүй зүг зүгээр хашаа ингээд хүмүүс ойлгох нь хашаа малаас хамгаалж хашаа барих юм. Тэр бол малаас хамгаалсан дээрээс нь хөрсний эвдэрлэж тэмцэн үүлж тэр хашаа руу мал орохгүй. Тэгээд тэр тун ингээд хөрсийг хамгаалаад ингээд сүрлэр хоччтой юм билээ шүү дээ та нар тийм ээ сүрлэр. Сая нэг хөдөөж хүнд сургуулийн тэр доктор могтууд нэрээд энэ хөрснийх нь бүтсэн шинжилгээ аваа явсан. Чи ер нь ямар мод хариул илүү зохистой урах нь гэдгийг шинжилгээ мэлгэн аваа явсан. Тэгээ би энэ тийм сорог сонсоод энэ хаврын тариалан зөвлөгөөн дээрээс тийм сонсонгуутай гарч ирээд боловсруулан яамны боловсруулан дарагтай уулзсан. Тэр хүмүүс яг тийм хашааны юм ярьж яах гэсэн маягтай зүгээр сонсоол өнгөрч исэн байхгүй юу. Тэгэнгүүт нь боловсруулан дарагтай уулзаад энэ хашаач ямар шигтэй би хөсөлтүүл явах байсан. Одоо ихэн төрөөж хөөцсөн л одоо тэгэл болоос юм өшөөрөмтэй өгөхгүй юу гэдэг. Тэгэнгүүт нь ирээд ерөөсөө маргааш нь би бишг өрөмтэй бүрдүүлээд аймгийн хөдөөшин газарлага өгсөн. Тэр хамгийн түрүүнд би өгсөн дөө. Тэгээд тэр сая яригцаар байгаад Сэлэн аймагт ерөөсөө 2хан газар хашааны хөтөлбөр төсөл нэргэж эхэлж байгаа байхгүй. Нэг нь манай дээр
нэг нь цагаан урд л. Тэгээ манай дээр 50 км хашаа ингээд баригдаад тэгээ тэрний яг 8 жилийн 7 жилийн хугацаанд иргэн төлөлтөх нөхцөлтэйгээр. Оо зөө. Хамаагүй тэр ингээд хашаагаа барьж нэгдүгээр малаа самгаж хоёрдугаар энэ цөлжилт малыг өсгөж болно заяа. Энэ цөлжилт гэдэг юм чинь малыг өсгөж болно, бууруулж болно. Цөлжилтэд нэгэнд ингээд цөлжилт болчих юм бол тэрийг эргээгээд хуучин байранд нурган төрөлд нургуул айгүй хөрөнгө гарна, айгүй хугацаа шаарддаг байхгүй. Ингээ хашаа бариад ингээд малыг хамгаалаад ингээд цөлжилтэнд гайгүй болоод тарианаас бид нар малаа хамгаалаад давхар ингээд үр ашигтай ингээд явж байгаа байхгүй. Тэгээ энэ хашааны хөтөлбөр ингээд энэ жил ингээд манай орхон дээр энэ цагаанууд дээр ингээд төсөл хэрэгжлээ. Ингээд цаашаа ингээд улам хөргөн хүрээтэй ингээд дахиад олон жил дахиад нэмэгдэн. Саяны би сонсгол нэг 4 төгрөгийн хашааны төсөл болсон юм байлээ. Тэгээ энэ жил анхныхаа юм эхлэх гэж байна одоо ингээд энэ 7 хоногийн нэг дотроос хашаа барьж эхэлнэ. Тэгээ цаашаа гайхаад явах юм бол дараа жил 5 төгрөг ч юм уу гэдэг тиймэрхүү маягаар мөнгөнийх нь төсөл суулгах мөнгөн жоохон нэмэгдээд ингээд хашааных нь өргөжөөд ингээд явах юм байлээ. Тийм бол энэ мал тариалан хоёр жоосгон бас зохицтой болно. Дээрээс нь мал тариал малын тариаг нь итгэхээс илүүтэйгээр сүлжилт нь хамгийн аюултай байгаа байхгүй. Энэ би айгүй тийм зөв нүдэ болсон гоё шийдвэр боллоо гэдэг. тэрийг хөөцснийхэд би анхныхаа ашиг байна. Тийм биш. Таачсаа айгүй том санаачлах гаргасан байна. Тийм байна. Тэгээд хизээ шаарсан хамгийн анхны хөөцлөд оруулж ирсэн гэдэг сүүлд нь бидний байх болсон юм шиг ярьж яхад бас тийм дурсан үлдэж байгаа байхгүй. Тийм яг үнэ. Тийм. Та тэгээд нэг ингээд үнэхээр одоо гэдэг энэ нутгийн уугуул хүн байна. Одоо үнэхээр одоо гэдэг энэ түүхэнд бас тодорхой одоо хувь нэмэр оруулсан бас их чухал ач холбогдолтой хүн байна. Ер нь орон нутгаараа нэг сайхан ингээд бахархаатах уу та нэг. Манай нутаг сайхан бас. Одоо юугаар шилэнбэр зүйлсээ аргагүй сайхан нутаг. Би өөрөө энэ нутгийн шороо гэж үссэн. Болохоор ч гэдэг юм мэдгүй энэ л сайхан. Тэгээ сүүлийн жилүүд одоо харин Баруун аймгаас нүүдлийн малчид нэмэгдээд одоо усын уул ёсын дагна гэдэг Монголын сайхан зүйлс өгөөд тэрийг хэтэрхий умартж байна мэдэхгүй байна. Тэгэл одоо энэ чи тэр Баруун аймагтай байсан малчид бол Баруун аймаг нэг өөр хэрэг. Энд чи ирэхэд Сэлэн аймаг газрын бүс нутгууд ирсэн бид нар яаж амьдрах ёстой энэ нутгийн бас юмыг дагах соёл бүхэл соёл заншил юу гэдэг бүгдийг дагах ёстой. Тэрийг дагалдахгүй тэрийг зөрчөөд тэгэл тариалан чид малчид хоёрын бөө нэг тийм болтохгүйгаа байлдаад байгаа юм шиг тэгэл тийм сонирхол юмсгал бий болоод байгаа байхгүй. Тэгээс манай нутаг сайхан манай нутаг бол одоо яста үгээр хэлэх аргагүй сайхан нутаг. Би одоо сүүлийн өнгөрсөн 4 жил сумынхаа иргэдэд оролцож сууж байгаа. Тэгээ одоо сумынхаа 60 жил мөн болох гэж байна. Тэгэл одоо тариаланчтай төлөөлөд иргэд миний жоохон манлайлах маягтай тийм мөнгөний басгаад одоо ингээд сумынхаа 60 жилийн сайхан гоё хийнэ гэсэн бодолтой л байж байна. Яг тухайс ямар төлөвлөгөөтэй байгаад энэ та 60 жилийнхаа ойд зарлаад. Одоо ямар ч байсан тэгээд тэгэл олон төлөвлөгөө байна дөө. Тэгэл одоо гадгалж нэг орон нутгийн энэ компаниудаас мөнгө төргөн хөрөмжлөн бий болоод хийх тэгээ бүтээн байгуулах ажилтнанд бас нэлээд гар бие оролцсон. Дээрээс нь бас орон нутгад би бас манай найзууд байдаг юм аа. Монгол улсын гавьяатууч ганцар хүмүүс бид айгүй найзууд. Ганцар хүртэл цаашаа сумын 60 жил болох чинь чи ирж одоо ингэж энэ ч тэгэд болно шүү. Үүн байхгүй шүү гэсэн юм. Хамгийн асуу сэтгэл дээрээ тийм. Тэгээ зөндөө бодсон юм байгаа. Тэгээд гоё болох байх. Одоо тэгээд болохоор манай сумын 60 жил хойд мэдээж оролцсон үз. Та урьж байгаа мал байсаар бидрийг. За маш их баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье. Их ургац аваарай гэж өрөөё. За.